2014 оны гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнг албаны хүмүүс сайн үзүүлэлтээр гарсан гэдгийг тодтогсон байна. Хамгийн гол анхаарлаа хандуулан ажилласан чиглэл бол гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлд үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэхэд анхаарсан байна. За нийтдээ 100 гаруй мянган иргэнийг энэхүү зөвлөгөөнд хамруулжээ. Нийгмийн хангалтч нэгж болох гэр бүлд улсын давтвартай хөгжлийг дэмжихэд гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүлийн гишүүд хамтдаа уртудаа амьдрах доктортой гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гэж үздэг. Энэ ч үүднээс 2014 оны гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ ажлын үр дүн хэр өгөөжтэй байсан бэ гэдэгт албаныхан дараа өгч байна. Хүчирхийлэл байна гэсэн мэдээлэлээр энэ 3-1 төдийг нийт хүүхдийн хүчирхийлэл төдий байгаа хүүхдүүдийн 60 орчим хүн гэр бүлийн хүчирхийлэлд байна гэсэн судалгааны дүн бас харуулж байгаа юм. Энэ бүгдийн гол шалтгаан нь гэр бүлийн хүүхдэд харилцан ойлголцох, гэр бүлийн гишүүдийн харилцан биенээ сонсох, хүндэт хийх харилцааны асуудал дээр үндэстэндээ тулгамдсан зүйлүүд гардыг байна гэдгийг бол судалгаа маань онцолж байгаа юм. Стандартын дагуу гэр бүл зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулж ажиллуулсан. За тухайлбал гэр бүл зөвлөгөө өгөхдөө 2013 онд 8 байсан бол энэ 14 онд 15 болсон. Аймагуудад гэр бүл зөвлөгөө өгөх төвүүд гарч ирсэн. За гэр бүлийн зөвлөгөө өгдөг хүмүүсийг бэлтгэдэг, сургадаг ийм сургалтын тогтолцоо бий болж эхэлсэн. Зөвхөн хүүхдийн асуудал биш. Гэр бүлийн гишүүн бүрийн үүрэг хариуцлага бол өндөр байна гэдгийг бол хэлмээр байна. Энэ хүрээнд ч гэсэн бид ажиллаж хөтөлбөр олон янзын хэлбэрээр бид нар судалгаануудыг авсан. Энэ судалгаагаар бол гэр бүлийн өмнө эцэг эх хариуцлага хүлээх чухал асуудлууд байна гэдгийг бол тодорхойлж харсан байгаа. Хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа хүрээнд маш олон байгууллага чамайж байгууллага иргэдийн оролцоо маш өндөр байлаа. Тэгээд манай олон улсын байгууллагууд манай зөвлөгөө маш их ач холбогдолч ажиллаа. Мөн гэр бүлийн тухай хууль тогтоомжийг шинжилэн боловсруулан хэрэгжүүлэхэд төр үндсэн хуулийнхаа дагуу үүрэг хүлээх хэрэгтэй байдаг. Тэр ч утгаараа гэр бүлийн тухай хуулийг зарим зүйл заалтанд өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэдгийг мэргэжилтүүд хэлсэн юм а. Манай улсын хэмжээнд 768 мянга гаруй өөрийнхөө гэр бүлтэй гэсэн статистик тоо баримт байдаг. Орон нутгийн түвшинд ч гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлд анхаарлаа хандуулжээ. 2-7 хоногийн 1000 гаруйг бол гэр бүлийн өдөр болгож зарласан. За энэ гэр бүлийнхээ өдрийн хүрээнд бол тодорхой гэр бүл зориулсан үйл ажиллагааг аймгийн хэмжээнд хэрэгжүүлдэг ийм өдөртөө болсон. Гол нь ажлаагаас оны ихнээс төлөвлөж хэрэгжүүлээд төлөвлөгөөнийхөө хэрэгжилтэнд хяналт тавьж эрчимжүүлж ингэж ажилласны үр дүнд гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд зохион байгуулсан ажлууд мөн нэлээд үр дүнтэй сайн хэрэгжлээ гэж ингэж ойлгож байна. Гэр бүлийн үндэсний тусгаарлагдсан аюулгүй байдлын үндэс улс орны хөгжил дэвшлийн баталгаа гэж үздэг. Монгол Улсын хүү ам 2015 оны эхний 1-р сарын байдлаар 3 сая гаруйсан. Эдгээрийн 10 орчим хувийг ахмад наснууд 27.7%-ийг тэгээс 14 насныхан, 37.5%-ийг 15-аас 34 насныхны өсвөр үе залуучууд, 51%-ийг эмэгтэйчүүд, 49%-ийг эрчүүд эзэлдэг гэсэн тоо баримт байна. Өчигдөр буюу сарын 4-ний өдрийн 15 цаг 30